Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар бас л нэгэн маш харамсалтай, аимшигтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш Флорида мужийн Marion Oaks гэх жижигхэн суурин газрын ой модон дунд цагдаагийн ажилтнууд нэг хэсэг газрыг шалгаж явах үедээ нэгэн сэжигтэй зүйл болж харснаар бүх зүйл эхэлсэн. Тухайн ой модон дунд хэсгийн газарт шороон газраасаа сулраад хөдөлцөн яг л саяхан ухаад буцаад булсан юм шиг ийм байдалтай байж байгааг цагдаагийн ажилтнууд анзаардаг. Мэдээж хүний хөлөөс хол ийм газарт хин нэгэн газар ухаад ямар нэг зүйл булсан юм шиг харагдаж байгаа юм бол мэдээж сэжигтэй. Тиймээс цагдаагийн ажилтнууд ямар ч байсан энэ хэсгийг ухаад үзээгээд ухтал нэг их доошоо ухуулахгүйгээр ямар нэг зүйл хүрцэнд нь тэгэлдэг. Тэгээ ухаад дөр тэгэлсэн зүйлийг гаргаад иртэл булагдсан зүйл нь юу байсан бэ гэвэл 32 настай Соня Экселби гэх эмэгтэй цогцос. За ер нь бол мөрдөгчд энэ ой модон дунд анханасаа Соняг хайгаад явж исэн. Энэ үе бол Соня гээд энэхүү эмэгтэйг ор сургаггүй алга болсон гэд цагдаагийн газраас албан ёсоор ирэн хайжсэн үе. Шинжээчдийн тогтоосноор Соня цээж болон их бие хэсэгтээ нийт 4 удаа хутгалуулсан байснаас гадна биеийнх нь бусад хэсгүүд хөхөрч хүзүүн дээрээ зулгарсан шарахтай байсан. Ингээ шүүх эмнэлгээс түүний цогцсонд задлан шинжилгээ хийснийхаа дараа энэхүү цогц нь Сонягийн цогцос мөн гэдгийг нь тогтоогоод цаашлаад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан хэмээн албан ёсны дүгнэлт гаргасан байдаг. За мөрдөгчд яаж яваад ингээд яг Сонягийн цогцос байгаа газрыг олоод ирсэн бэ гэдгийг одоо бүр ихнээс нь ярьцгаая. Сонягийн хувьд тэрээр цогц нь олдохоос яг 1-7 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 10-ны орой Англиас Флорида мужид ирсэн. Тэгээ Сонягийн буцах нислэг нь ердөө 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 12-нд байсан хэдий ч тэр буцах нислэгтээ суугаагүй, ор сургаггүй алга болсон байгаа. За Соня гэж юм бэ? Соня нь Английн өмнөх тэрэгт байдаг нэг жижигхэн хотод амьдардаг. Тэрээр хөгжмийн чиглэлээр их сургуульд сураад төгссөнийхөө дараа мэрэгжлийн төгөлдөр хуурчаар энэхүү хоттой ажиллаж амьдардаг байсан. Соня өөрийн зохиосон хөгжмүүдээ онлайн орчинд хуваалцаж амьд хөгжмийн тоглолтууд хийдэг байснаас гадна хөгжмийн багшаар ажиллаж пиано, гитар зэрэг хэд хэдэн өөр төрлийн хөгжмүүдийг сурагчдад заадаг. Цаашлаад тэрээр уран зураач мэрэгжилтэй Стиви гэх залуутай бараг 15 жилийн турш үерхсэн бөгөөд тэд Мэрил гэх мууртайгаа гурлаа хамтдаа амьдардаг. За Соняг алга болсны дараа хамгийн түрүүнд санаа зовоод цагдаад мэдэгдсэн хүн бол мэдээж Стиви. Соняг буцах нислэгтээ суугаагүйг мэдсэн даруйда Стиви болон гэр бүлийнх нь Хаймширийн цагдаагийн газарт хандаад Соняг Америк руу яваад ор сургаггүй алга болчихлоо хэмээн мэдэгдсэн байдаг. Цаашлаад Стиви сошиал медиагаар дамжуулан бусад хүмүүсээс тусламж хүсэж Соняг олоход минь туслаач ээ, би түүний аюулгүй байдалд маш их санаа зовж байна хэмээн олон нийтээс ч мөн тусламж хүссэн. Тэгээ Стиви бас өөр нэг маш чухал зүйлийг хэлсэн нь Соня сүүлийн үед сэтгцийн асуудлаасаа болоод сэтгцийн эмчилгээнд явж исэн байлээ. Бүр хачирхалтай нь Соня Америк руу явах гэж байгаагаа хүндэж хэлээгүй. Уг нь бол тэр өдөр Лондон руу явчаад ирээгээд гэрээсээ гарсан ч нисэх будлаасаа Америк руу шууд яваад өгсөн байгаа. Сонягийн гэрийнхэн болон Стивигийн мэдэж байгаагаар Соняд Флоридад ямар нэг таньдаг хүн байхгүй. Тэгээ түүнийг Америк руу ингээ яваад өгсөн гэдгийг нь Стиви болон гэрийнхэн нь явсных нь маргааш нь л олж мэдсэн байгаа. За ингээд Английн цагдаагийн байгууллагаас Интерполтой холбогдсон Интерполоос Флорида мужийн цагдаагийн газартай холбогдсноор энэхүү ирсэн мэдээллийн дагуу Флорида мужийн цагдаагийн газраас Сонягийн алга болсон хэргийг мөрдөж эхэлсэн байдаг. Мөрдөгчд Соняг 10 дугаар сарын 10-ны орой онгоцны буудлын дээр газардсанаас хойш банкны гүйлгээг нь шалгаад үзтэл маш сонирхолтой гүйлгээнүүд илэрсэн. Хамгийн ихэнд Соня 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 12 цаг 10 минутын үед картаараа 7 удаа гүйлгээ хийх гэж оролдсон байдаг. Гэхдээ энэ 7 удаагийн оролдлого нь бүгдээрээ бүтлгүйтсэн. Гүйлгээ нь огт хийгдээгүй. Харин дараа нь 10 дугаар сарын 12-ны өдрийн 1 цаг 10 минутын үед Соня өөр банкны карт ашиглаад $1200 гүйлгээ хийсэн байдаг. Гэхдээ эндээс хамгийн хачирхалтай нь тэр 7 удаа татгалзсан гүйлгээнч тэр дараа нь амжилттай болсон $1200 гүйлгээнч тэр бүгдээрээ адилхан газарт хийгдсэн байсан нь Silver Wolf гэх нэртэй ийм газар. Тэгээ энэхүү компани нь болохоор зам дээр ямар нэг асуудал гарах юм бол жишээ нь машинаа нэвдэрдэг ч юм уу ийм тохиолдолд замын тусламж үйлчилгээ үзүүлдэг компани юм байлээ. Мөрдөгчдийн хувьд энэ нь мэдээж мөрдлөгийн хамгийн анхны сэжүр. Тиймээс энэхүү хэргийг хариуцжсэн ахлах мөрдөгч Calvin Lee энэ Silver Wolf гэх компанитай холбогдохоор дугаарлан залгахад компани эзэн нь Dwayne Hall гэх залуу өөрөө утсаа авсан. Түүнтэй утсаар холбогдоход Dwayne аягүй тайвнаар байна уу? Silver Wolf сонсож танд яаж туслах уу гэд утсаа авдаг.
Мөрдөгч Calvin өөрийгөө танилцуулаад бид нар ор сургаггүй алга болсон хүн хайж байна. Банкны хуулгыг нь харахад 2-3 хоногийн өмнө танах руу залгаад төлбөр төлөх гэж оролцсон юм шиг байна. Sonia Excelby гэдэг хүнийг санаж гэнэ үү хэмээн асуусан. Тэгсэн Dwayne жоохон эргэлзэжсэн юу илээ сайн санахгүй байна. Тийм нэг тийм нэртэй эмэгтэй машиныхан дугуй хагарчихлаа гэж залгаж ирсэн юм байна. Дугуйгаа солих хэрэгтэй байна гэжсэн байхаа гэж хэлдэг. Тэгэхээр нь мөрдөгчөд илүү тодруулах гээд тэгэхээр танай компаниас очиж дугуйг нь сольж өгсөн гэсэн үг үү гэд асуусан чинь Dwayne үгүй тэр эмэгтэй уг нь очих газартаа хүргүүлээ гэж залгасан ч карт нь болохгүй байсан болохоор бид нар очиагүй. Манайх эхлээд уцаар уртчилж төлбөрөө авчаад дараа нь очд юм аа хэмээн хэлдэг. Мөрдөгчөд түүнээс Сониаг хаашаа явж ирснийг нь мэдхүү гэж асуухад Dwayne үгүй тэр талаар тодорхой юм надад хэлээгүй хэмээн хариулсан. За Dwayne гэх энэ эрэгтэй бол тэр компанийнхаа эзэн нь бөгөөд ганцхан ажилтан нь. Мэдээж түүний энэ хариултууд нь мөрдөгчдөд маш с сэжигтэй санагдсан. Учир нь хэрвээ карт нь үнэхээр л болохгүй байсан болохоор Соня дээр тухайн үед туслах гэж очиагүй бол яагаад дараагийн өдөр нь Сонягийн өөр нэг картнаас нь $1200 татагдсан юм бол. Тэгээд Dwayne уцаар ярихдаа тэр $1200 гүйлхийг огт дуртаагүй. Тиймээс мөрдөгчөд түүнийг Сониод ямар нэг муу зүйл хийгээгүй юм а гэхэд дор хаяж картын дугаарыг Сониогоос авчаад маргааш нь тэр картнаас нь мөнгө авсан байж магадгүй хэмээн сэжиглэж эхэлсэн. За ингээ мөрдөгчдийн дараагийн хийсэн зүйл бол Dwayne гэх эрэгтэй хувийн амьдралын талаар судалж үзэх. Ингээ судлаад үзтэл яг энэ үеэр Dwayne маш их санхүүгийн асуудалтай байгаа гэдэг нь тодорхой болдог. Тэрээр бүр өөрийнхөө сошиал медиа дээрээ энэ сард үнэхээр амар их мөнгө гарч байна. Дараа сард бүр татвараа төлнө. Санхүүгийн хувьд ч сэтгэл зүйн хувьд ч үнэхээр хүнд байна. Компани бас өөрийнхөө ирээдүг аврахын тулд яг одоо надад $10,000 хэрэгтэй байна. Эс бөгөөс манай компани яг дампуурах нэ гэж хүртэл бичсэн байдаг. За Dwayne гэх энэхүү эрэгтэй эхнэр Ginger-ийнхаа хамтаар амьдардаг. Анх Ginger-ыг 16 таа байх үед тэд танилцж исэн юм байлээ. Dwayne болохоор Ginger-ээс 10 насаар ах. Тухайн үед 26 таа байсан. Тэгээ танилцаад удалгүй тэд үерхэж эхлээд хурмаа хийгээд бараг 30 жил хамтдаа амьдарч байгаа. Dwayne-тэй анх танилцахдаа Ginger бие давхар байсан бөгөөд тэд дундаасаа бол хүүхэдгүй. Цаашлаа Ginger маш ховор тохиолддог уушгины өвчтөй юм байлээ. Тэгээ 2025 онд уушиг шилжүүлэн суулгах хагалгаанд орсноор тэд маш их хэмжээний эмнэлгийн төлбөр төлөх хэрэгтэй болсон. Уг нь GoFundMe гээд хандив цуглуулдаг сайт дээр Dwayne гэр бүлийнхаа талаар бичээд өөрөө эхнэрээ байнга эмнэлэг рүү зөөдөг тул ажил хийх боломжгүй байгаа талаараа тайлбарлаж бусад хүмүүсээс хандив гуйсан боловч ганцхан хүн л $50 өгчээсэн юм байлээ. За Dwayne-ийн хувийн амьдралыг нь шалгаж үзснийхэн дараа мөрдөгчөд Сониаг Америкт ирснийхэн дараа яг хаашаа явсан гэдгийг нь мөрдөж байгаад түүнийг Флорида мужид байх Reddy гэх жижигхэн тааванд Airbnb захиалсан байсныг нь олж илрүүлдэг. Тэгээ тухайн Airbnb дээр нь очиод шалгаад үзэхэд Соnia ямар ч байсан нөгөө захиалсан өрөөндөө бол орсон байсан. Аз олоход Соnia гарснаас хойш тэр өрөөг нь огт цэвэрлээгүй байсан болохоор мөрдөгчөд байрлаж байсан өрөөнд нь нэгжлэг хийж үздэг. Энэхүү Airbnb-ийн эзнийх нь хэлж байгаагаар болохоор Соnia ерөөсөө гарлаа гэдгээ хэлээгүй гинтэл алга болсон. Тэгээ өөрийнх нь эд зүйлс хүртэл тэр өрөөнд дотор байж исэн. Тэгээ Сониагийн дараа орно гэд ямар нэг хүн захиалга өгөөгүй байсан болохоор магадгүй Соnia буцаж ирээд юмнуудаа авч магадгүй гэж бодоод цэвэрлээгүй байж исэн нь энэ юм байлээ. Тэгсэн хогийн савнаас нь Walmart-аас судалтай авалт хийсэн баримт олдсон. Бүр хачиргаалтай нь тэр баримт нь хүрц судалтай авсан баримт. Гэхдээ өрөөнд дотроос нь ямар ч хүрц олдоогүй. Цаашлаад хогийн савн дотроос нь кофе, сэндвич, бензин зэрэг зүйлсийг худалдаа авсан баримтууд олдсон. Гэхдээ энэхүү гүйлгээнүүд нь Сониагийн картаар хийгдсэн худалдаа авалтууд байгаагүй. Тэр бүх гүйлгээнүүд нөгөө Dwayne Hall гэх хэрэгтийн картаар хийгдсэн гүйлгээнүүд гэдг нь тогтоогддог. Дээрээс нь тухайн Сониагийн байрлаж байсан газрын хажууд амьдардаг хөрш эмэгтэй тухайн амралтын өдрүүдэд буюу 10 дугаар сарын 10-наас 12-ны хооронд байрных нь гадаа Emergency Roadside гэсэн том стикер наацсан хар өнгийн SUV машин зогсож байсныг харсан талаараа мөрдөгчдөд хэлсэн байдаг. За үүнээс гадна Соnia гэрээ хайж байх үеэр өөр нэг зүйл ил болсон нь 10 дугаар сарын 11-нд Сониагийн Англид байх найз руугаа илгээсэн учир битүүлэг зурвас. Энэхүү зурвасыг харахад Соnia тухайн үед айсан сандарсан байсан гэдэг нь тодорхой. Дээрээс нь түүний бичсэн зүйлс ихэнх нь ойлгогдохооргүй юм байдалтай байсан. Соnia тэр найз руугаа бичсэн зурвасандаа тэр миний утсыг байн хурааж аваад надад юу н итгэхгүй байна. Тэр бүр надад чи намайг буудадгүй юм бол эндээс явах өөр арга чамд байхгүй гэж хэлсэн. Би хэнийг алж чадахгүй шүү дээ. Намайг урд шүн тэр байцаасан. Одоо тэр шүршүрт орж ийн. Гэхдээ хаалга төвчээтэй. Би хаана байгаа гэдгийг ч мэдэхгүй хөдөө хэр газарт байна. Ямар ч сүлжээ алга. Энэ мессеж хизээ чамд очихыг ч би сайн мэдэхгүй байна. Би түүнийг намайг хурдхан хөнөөчих байх, надад янз бүрийн зүйл бодох хугацаа өгөхгүй байх л гэж бодсон.
Гэхдээ одоо бол би маш их айж байна. Миний хийж чадах зүйл бол зүгээр л хэвтээд түүний хүсснийг нь хийх. Уучлаарай, би юу гэж бичиж байгаагаа өөрөө сайн мэдэхгүй байна. Хурдан бичгийг л хичээлээ. Миний цаг ингээд дууслаа хэмээн бичсэн байдаг. Ингээ мөрдөгчөөд бүх олдсон нотлох баримтууд дээр үндэслэн Дуэйнийг хэргийн гол сэжигтэн байж болцсохгүй хэмээн үздсэн тул 10 дугаар сарын 17-ны өдөр Дуэйн Жинжер хоёрын сууж явсан машиныг 75 дугаар хурдны зам дээр зогсоосон. Цагдаа нар Жинжерийг уушигны хагалгааны дараах маш чухал эмнэлгийн цагтаа явж ирснийг сонсоод түүнийг эмнэлэгт нь хүргэж өгөхөр болж харин Дуэйнийг хилцс рүү авч яван байцааж эхэлсэн байдаг. За Жинжерийг эмнэлэг рүү хүргэж өгөхөр явж исэн мөрдөгчөөд ч мөн түүнээс хэд хэдэн зүйлс асуугаад амжсан. Жинжерийн хэлснээр бол Дуэйн 10-ны оройноос эхлүүлээд 12-ны оройг хүртэл гэртээ байгаагүй. Үүнийгээ Дуэйн эхнэртэй нэг нууц захиалагчийн үнэтэй машинуудыг засах маш нууц төсөл дээр ажиллаж байгаа. Бүр NDA буюу нууцын гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан байгаа. Тиймээс Дуэйнийг гэртээ жирж хонохгүй ингээд 2-3 хоног алга болсон байх үед нь Жинжер нэг ихэн бодоогүй нэрэл ажиллаа хийгээ явж байгаа юм байлгүй л гэж бодож исэн. За харин мөрдөгчөөд Дуэйнээс байцаалд авч эхлэх үед тэрээр бүрч хачирхалтай зүйлсийг ярьж эхэлсэн байдаг. Түүний хэлснээр Харолд гих ойрхот орнод төрөхтэй том шүдтэй сони нэмсэглэлтэй залуу түүнийг ажилд авсан бөгөөд тэр үнэтэй машинуудыг Том Крузийн машинууд гэж Дуэйнд хэлсэн. Тэгээ болоогүй тэр Харолд гэж залуу Дуэйнийг Редик техник байрандаа 2-3 хоног байлгаад энэ үеүддээ өглөөний нэг нууц агуулгад аваачиж уцыг нь хурааж аваад маш үнэтэй хуучны машинуудыг хэд хоногийн турш өөр нь засуулсан гэж ярьдаг. Тэгээ үргэлжлүүлэн Дуэйн 10 дугаар сарын 12-ны нэм гаригийн орой ажил дуусгаад Харолд надад карта өгөөд би $1200 түүний картнаас нь уншуулж авсан. Гэвч гэрлүүгээ харих замд маань миний араас нэг саарл өнгийн машин дагаад байсан тул би Marion Oaks-ийн шорон зам руу орж машинаасаа буугаад нэг цаг орчим тэндээ нуугдаж хэвцсэн. Бас миний утсан дээр байсан бүх дуудлага, чат, имэйлүүд тэр амралтын өдрөөр өөрөө устчихсан байлээ. Би бол огт устгаагүй гэх нэг юм үлгэр шиг юмыг Дуэйн ярьсан байдаг. Дуэйн ингээд худал зүйлсийг араас нь ярьжсэн ч гэсэн мэдээж $1200 дурдсан нь мөрдөгчдийн анхаарлыг бүр ч илүү татсан гэдэг нь ойлгомжтой. Яг үнэндээ бидний мэдж байгаачлан энэ $1200 нь Sony-гийн картнаас татагдсан мөнгө байсан шүү дээ. За Дуэйнийг ийм түүх зохиогоод яриад сууж авах хооронд цагдаа нар түүний гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулад авчихсан байсан. Тэгээ гэрт нь нэгжлэг хийгээд үзэхэд гаражнаас нь Sony-гийн байрлаж исэн Airbnb-гийн хогийн савн дотроос олдсон баримттай яг таарахаар адилхан хүрц олддог. Цаашлаад хүрцнээс гадна 50 метрийн урттай олс, мөн төрөл төрлийн цэвэрлэгч шингэнүүд олдсон бөгөөд харин машинаас нь гар буу гарч ирдэг. За Дуэйнийг энэхүү хүн итэй хэрэггүй түүхээ зохиож ярьж дууссаны дараа мөрдөгчөөд түүнд Sony-гийн зургийг нь харуулад энэ эмэгтэйг таних уу, өмнө нь харж ирсэн үү гэж асуухад Дуэйн зураг руу нэлээд удаан ширтчихсэн аа. Харж ирсэн байна. Харолдоос машин худалдаж авахар ирж ирсэн эмэгтэй байна хэмээн хэлсэн. Тэгснээ мөрдөгчдийг нэмж асуулт асуухаас ч өмнө Дуэйн үргэлжлүүлэн энэ Харолд гэдэг нөхөр жил бүр ингээд жижиг компани болоод сэтгэл зүйн асуудалтай залуу охтыг хуурч авчираад амь насыг нь хөнөөдөг. Тэгээ над чиг жижиг компани ажилуулдаг хүнийг ашиглан хохирогч эмэгтэйчүүдийн картаар гүйлгээ хийж цагдаа нарыг чулуу хөлгөөд өөрөө болохоор уснаас хуурай гардаг ийм хүн байвал яах вэ? Надад Харолд ямар ч баримт үлдээгээгүй болохоор бүх зүйл ингээд миний толгой дээр буугаад байна штэ гэж яриад бүр уйлж эхэлсэн. За Дуэйнээс инхүү байцаалт авахаасаа ч өмнө мөрдөгчөөд өөр нэг хөдөлшгүй нотлох баримтыг Sony-гийн утсан дээрээс нь олоод авчихсан байдаг. Sony сүүлийн 2 жилийн турш Modderless гэх сайт ашиглаж байсан. Тэгээд тэндээ Dark Wolf гэх хаягтай ийм хүнтэй харьцдаг байснаа илэрдэг. Тэдний хоорондоо бичигдсэн харилцан ярианууд ерөнхийдөө маш тийм гаж гэж хэлж болохоор ихэнх үед тэдний ярьдаг зүйлс нь нэг тийм зохиомл зүйлүүд. Жишээ нь тэр Dark Wolf гэх хаягтай хүн Sony-г хэрхэн хүчирхийлэх, зодох, амь насыг нь хөнөөх талаараа зохиол шиг зүйл бичээд Sony-д ярьж өгдөг. Sony ч гэсэн тэр хүнээр өөрийгөө хэрхэн хүчирхийлүүлмээр хөнөөлөгмөр байгаагаа бас л зохиол болгоод бичдэг. Тэгээ мэдээж Dark Wolf гэх хаягтай тэр хүн бол Дуэйн байсан гэдг нь ч удалгүй ил болсон. Тэгээ мөрдөгчд Дуэйнээс мэдүүлэг авч явах үеэрээ бид нар чамайг түүнтэй бүр эртнээс холбоотой байсныг мэднэ. Та хоёрыг ямар сайт дээр харилцдаг байсныг ч мэднэ гэхэд Дуэйн бүр сандраад, гацаад тэр чин зүгээр л порн сайт штэ. Хүмүүс дүрт хуурч нэгэнтэйгээ тоглодог тоглоом байхгүй юу да. Би энэ алга болсон эмэгтэйтэй тийм сайт дээр харьцажсэн гэдгээ мэдээгүй. Хэрвээ та нар надад түүнийг яг ямар хаягтай байсныг нь хэлээд өгөх юм бол би буруу ойлголтыг чинь засаж өгнө. Ёстой энэ нэмэгтэйдээ харьцаж байсан гэдгээ огт мэдээгүй хэмээн хэлдэг. Бас л мэдээж түүний өөр нэг жүжигэн.
За мөрдөгчөд Дуэйнийг ингээд бүх зүйлийг үгүйсгээд бүх нотлох баримтууд дээр зохиомол түүхүүд яриад ахаар нь шууд бид нарт чамайг Сонятай Airbnb-д хамт байсны гэрчлэх гэрчүүд мөн нотлох баримтууд байгаа. Airbnb-д нэгшлэг хийсэн бас шүүх эмнэлгийн дүгнэлтээр чиний ДНХ хохирогчийн биен дээрээс олдсон. Тэгээ болоогүй Соня онгоцонд явж байхдаа өөртөө зориулаад чамтай уулзах уулзалтын талаараа болон уулзсны дараа ямар байх бол гэж төсөөлж байгаа талаараа загтал бичиж үлдээсэн байлээ. Одоо зүгээр үннээ хэлээд хэрэгээ хүлээвэл өөрт ч л хэрэгтэй хэмээн хэлдэг. Яг хав тухайн үед бол тийм захиа олдоогүй. Тэгээ бас энэ үед ДНХ шинжилгээний хариуч бас гарч ирээгүй байсан үе. Ер нь бол мөрдөгчөд Дуэйнийг худлаа зүйлс зохиогоод яриад ахаар нь ханан чахаж үннийг нь хэлүүлэх гээд өөртөө адилхан арга ашигласан л гэсэн үг. За тэгсэн мөрдөгчдийг ингээд хэлсэн чинь Дуэйн мэдүүлгээ дахиад өөрчилсөн. Тэрээр Сонятай хамт байсан гэдгээ бүр бэлгийн харьцаанд орсноо хүртэл хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өөрөөгөө зүгээр л Сонягийн онлайн багш нь байсан. Түүний найз залуутаагаа харилцах харилцаанд нь туслахыг л хүссэн. Өөр зүйл огт байхгүй хэмээн ярьдаг. Тэгээ бүр эхнэрийнх нь би муудснаас хойш өөрийнх нь дотор байнга байдаг харанхуй хүчирхийлэгч тал нь намжсан болохоор Соняг Флоридад ирэхэд бэлгийн харьцаанд орохоос татгалзаж тусдаа оронд унтахыг хичээсэн гэж хүртэл ярьдаг. Тэгээ болоогүй Дуэйний хэлснээр өөрийг нь Airbnb-гээс гараад явхад Соня амьд байсан бөгөөд Соняг өөр хүний машинд суугаад явж байгааг нь Дуэйн харсан хэмээн мэдүүлэхдээ хэлсэн. Гэхдээ мэдээж түүний энэ мэдүүлэгт нь мөрдөгчөд огт итгээгүй. Угаасаа нотлох баримтууд шал өөр зүйлийг зааж ахад Дуэйний энэ яриад байгаа үлгэр шиг зүйлт нь хин итгэв дээ. За ингээ мөрдөгчөд дараа нь Дуэйний утсыг шалгаж үзсэн ба устгагдсан зураг бичлэг болон бусад мэдээллүүдийг сэргээгээд шалгаад үзэхэд устгагдсан видеон дотроос нь маш аимшигтай бичлэг олдсон байдаг. Тэрхүү видеон дээр Соня гэрээсээ гарахдаа өмсчээсэн цэцэгтэй даашинцтайгаа нөгөө түрээсэлсэн Airbnb дотроо нэг сандал дээр суудсан. Тэгээ үс гизгэн сэгсээгээд нүүр ам нь хавдаад хамраас нь цус гарцсан. Ер нь л зодуулсан гэдг нь ойлгомжтой иймэрхүү байдалтай сууж исэн байгаа. Тэгээ Соня камерын дуран руу ч ихцэлж харж чадахгүй уйлаад маш нарийнхан бараг сонсогдохгүй шахам хоолоогоор бичлэг хийж байгаа хүний асууж байгаа зүйлд нь хариулж байгаа ийм бичлэг. За энэ үед Сонягийн бичлэгийг хийжсэн хүн нь Дуэйн гэдг нь ойлгомжтой. Түүний хоолой нь бичлэгэн дээр сонсогдоод бичлэг хийж байхдаа Сонягоос асуултууд асуугаад байдаг. Энэ нь Дуэйний тухайн амралтын өдрүүдэд бичиж авсан 3 бичлэгний нэг нь. Түүний ийм бичлэг хийх болсон гол зорилго нь дараа ямар нэг зүйл болох юм бол хариуцлагаас мултрах зорилготойгоор хийсэн ийм бичлэгнүүд. Тэрхүү бичлэгэн дээр Дуэйн Сонягаас чи энэ бүх яргалал тарчлааныг өөрөө хүссэн үү? Чамд энэ болж байгаа бүх зүйлс таалагдж гин үү гэж асуухад айд сандарсан Соня аргагүй ирэхэнд толгой дохиж зөвшөөрч байгаа нь харагдчихэдэг. Хамгийн зөвүүн нь Дуэйн энэ бичлэгээ хийснээсээ хойш ердөө 3 секундын дараа устгасан байсан бөгөөд шалтгаан нь Соня камерны өмнө өөрийнх нь хүссэн шиг байж чадахгүй, дуртай байгаа юм шиг царайлж чадахгүй байгаа болохоор энэ бичлэгүүдийг устгахаас өөр аргагүй болоод байна гэж хүртэл өөр нэг бичлэгэн дээр хэлсэн байдаг. Ингээ мөрдөгчөд Дуэйнаас чи анх Соняг огт танихгүй уулзаагүй гэжсэн аа. Одоо болохоор бүр бэлгийн харьцаанд орсон, түүнтэй уулзсан талаараа ярьж гин. Бас чиний хийсэн видео бичлэгнүүд олдсон. Энэ болгон чинь чиний эсрэг шүүхтээр ашиглагдана. Чи худал мэдүүлэг удаа дараа өгсөн хэрэгээр нэмээд хариуцлага хүлээн шүү гэд тэгсэн чинь Дуэйн хэсэг чимээгөө суужсэн аа. Тэгээ та нар цогцыг олцсон юм уу гэж мөрдөгчдөөс асуусан байдаг. Бидний мэдж байгаачлан энэ үед бол Сонягийн цогцос олдоогүй байсан. Яг энэ Соняг ирэн хаажгаад нотлох баримтууд олоод Дуэйнийг сэжигтэн байж магадгүйгээд хилцээр авчираад мэдүүлэг авчаах үе бол Сонягийн цогцос олдохоос хэдхэн цагийн өмнөх үе. Тэгээ мөрдөгчөд Дуэйнээс мэдүүлэг авсныхаа дараа Дуэйний утасных нь байршлуудыг шалгаж үзээд түүнийг 10 дугаар сарын 12-нд Marinox-ийн ой модтой хэсэгт 1 цаг орчим зогсоолт хийсэн гэдгийг нь олж илрүүлсэн. Өмнө нь Дуэйн өөрөө бас мэдүүлгийнхаа үеэр араас нэг машин дагаад харан замаас гараад 1 цаг орчим тэндээ нуугдж агаад явсан гэж ярьсан шүү дээ. Бодвол мөрдөгчдийг утасных нь байршлыг олж илрүүлээд яагаад тэнд байжсныг нь асууна гэж бодоод мэдүүлэг өгөхөөр эртнээс бэлдсэн царай нэмшиг байгаа. Ингээ мөрдөгчөд Дуэйнээс мэдүүлэг авч утасных нь байршлыг шалгаж үзснийхаа дараа тухайн газрыг шалгаж явах үеэрээ Сонягийн цогцыг олсон нь энэ байсан. Сонягийн цогцсныхаа дэрэгдээс нөгөө Дуэйний Walmart-аас худалдаж авсан хүрцний шошго мөн олдсон. Ингээ болоогүй түүний гэрийнх нь гараашаас олдсон хүрцний үзүүр дээр нь бас цус шиг хүрэн зүйлс хатаад үлдсэн байсан бөгөөд ДНХ шинжилгээний хариу гарах үед энэхүү цус нь Сонягийн цус гэдг нь тогтоогддог. Цаашлаа Дуэйн ой мод руу явах замдаа барилгын дэлгүүрээр орж том гэлгаар брезент худалдаж авсан бөгөөд Сонягийн цогцос олдох үедээ түүний худалдаж авсан энэхүү брезентэнд оролттой байсан.
Үүнээс гадна өөр нэг хачиргалтай зүйл гэх юм бол байцаалт эхлээд 6 цаг орчим болж байхад Дуэйн гинтхэн би өмнөх мэдүүлгүүдээсээ татгалзаж шинээр мэдүүлэг өгч болох уу гэж хэлж үзсэн юм байлээ. Гэхдээ нэгэнт л мэдүүлэг өгсөн бол тэрийг тэгээд баллууртж байгаа юм шиг арилгаад дахиад эхнээс нь түүнээс мэдүүлэг авна гэсэн тийм зүйл огт байхгүй. За цаашлаад Дуэйн Рик гээд өөр мужид байдаг нэг найз руугаа зурвас бичээд зурвасаа устгасан байсан нь нуцыг нь шалгаж үзэх үеэр мөил болсон. Энэ зурвасан дээр Дуэйн найз руугаа энэ шуурга намжтай 6 сар орчим наатахаа хадгалжээ бити нэгэрээ гэсэн ийм зурвас. Тэгээ мөрдөгчөд энэ талаар шалгаад үзтэл Дуэйн найз руугаа нэг илгээмж явуулсан. Тэр илгээмжийн дотроос нь Сонигийн бугуувч мөн 7 инчийн урттай хутаг гарч ирсэн байдаг. Тэр хутганы бариулан дээр нь Dark Wolf гээд Дуэйний нөгөө сайт дээр ашигладаг нэр Силэстэй байснаас гадна нэрнийх нь доор шовх үзүүрийг нь зөвхөн нөгөө хүн рүүгээ зоогоорой гэсэн үгс мөн Силэстэй байсан. За тэгээд тэр хутган дээрээс ч бас Сонигийн ДНХ олдсон байдаг. Дуэйний найз Рик ч гэсэн Дуэйн надад нэг эмэгтэйг өгөхөд нь туслах гэж байгаа. За туслах ч гэжтэй санаатай аллах үлдэх гэж байгаамаа гэж ярьж исэн. Гэхдээ би тухайн үед ярьсан зүйлд нь итгээгүй хэмээн мөрдөгчдөд хэлсэн байдаг. За ингээ мөрдөгчөд бүх нотлох баримтууд дээр үндэслэн Дуэйнийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг болон хүн хулгайлах гэмт хэргийн сэжигтнээр байрч хорсон. Дуэйн бол өөрийгөө гин буруугүй гэж зүтгэсээр байгаа болохоор түүний шүүх хурал нь 2027 онд болохоор товлогдчиход байгаа юм байна. Прокуроруудын үзэж байгаагаар Дуэйн онлайн орчинд 2 жилийн турш Сониатай харилцах явцдаа Сонигийн сэтгцийн хүнд өвчтөй байгаа эмзэг байдлыг нь давуу тал болгон ашиглаж өөрийн гаж дом буруу хүслийг гүйцэлдүүлэхээр эртнээс төлөвлөн амь насыг нь хүртэл хөнөөсөн хэмээн дүгнж байгаа. Ер нь бол бүх нотлох баримтууд болон Дуэйн Сони хоёрын хоорондоо харилцсан зурвасуудыг шалгаад үзэхэд анхнаасаа Дуэйн Сони хоёр нөгөө сайт дээр ярьдаг байсан зүйлсээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж үзэх гэж уулзсан гэдг нь тодорхой болсон. Гэхдээ бичлэгэн дээр ч тэр Сонигийн найз руугаа бичсэн зурвасан дээр ч тэр Сонио ямар их айж аврал ирж тэндээс явмаар байгаа нь тодорхой харагдчихэдэг. Тэгэхээр Дуэйн Сонигийн сэтгцийн асуудалтай байгааг нь ашиглан бүр өөр оронд хуурч авч ирээд хэрэгцээгээр амь насыг нь хөнөөсөн болж таарч байгаа. За энэ нэргийн талаар олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн маань та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл авчих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.